Сайн мэцхан уу? За маш олон ирж байгаа түгээмэл асуултуудаас би Америкт очоод статусаа өөр болгож болох уу, визээ өөр болгож болох уу гэдэг асуулт маш ирж байна л да. Тэгэхээр энэ юу асууж байгаа вэ гэхээр аялын визээр эсвэл ажлын визээр, оюутны визээр гэх мэт тухайн визээрээ очоод дахиад өөр виз рүү шилжиж болох уу гэж асууж байгаа. Өөрөөр хэлбэл зорилго нь бол илүү удаан хугацаагаар Америкт ажиллаж амьдрах боломжтой юу гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж нөгөө тухайн визнийхаа нөхцөл гэрээ бүх зүйлсээс бол хамаарна. Хамгийн нэгдүгээр ойлгох зүйл чинь тэр. Тэгэхээр за түгээмэл байдаг кейс гэх юм бол оюутны виз, за тэгээд H1B, H2B виз буюу одоо фармерын ажилчид ч юм уу те гэрээт ажилчдын одоо түр хугацааны ажлын виз ахгүй. Иймэрхүү визүүдээр ирсэн болвол тухайн гэрээгээ зөрчихгүй, одоо чинь хөдөлмөрийн гэрээ хатуу хийсэн байвал та зөрчиж болохгүй шүү дээ, тийм ээ. Зөрчихгүй л болвол та цаашдаа дараагийн өөр төрлийн статус, за грин карт ээж бол 1000 авшин суух ирэх тийм ээ. За эсвэл бол оюутан, за бусад төрлийн ажлын визүүдэд өөрчилж болно. Гэхдээ хамгийн гол нь та яг ямар дараагийн одоо визэндээ тэнцхийн те танд ямар боломж байгаа, тэрэндээ ямар цаг хугацаагаар яаж одоо бэлтгэх юм бэ? Тэр хүртэл та яг тэр визтайгаа ямар нэгэн байдлаар харалсан визний зөрчил үүсэхгүйгээр шилжиж чадахгүй гэдэг чинь хамгийн чухал асуулт байгаамаа. Тэгэхээр энэ хүү төрлийн асуултуудад зөвхөн чатаар ч юм уу те би рейлэр ч юм уу шууд товчхон хариулах мэдээж боломжгүй. Яагаад вэ гэвэл хүн болгоны кейсүүд өөр. Тэгээд зорилго, нөхцөл байдлууд харилцан адилгүй учраас таны бүх нөхцөл байдал те цаашдын зорилго энэ бүх зүйлсүүдийг чинь мэдчихэж, анализ хийж бид зөвлөмж өгөх боломжтой байдаг. Хэрвээ танд хууль эрх зүйн зөвлөгөө хэрэгтэй байгаа бол та хуульчид хандах ёстой. Эсвэл Evendo консалтинг фирмийн хуульчдаас хандах боломжтой. Тэгэхээр консалтинг авах бол та evendo.com гэсэн доор гарч байгаа энэ вебсайтаар орж болно. За мөн имэйл бичиж болно. Утсаар холбогдож бас уулзалтын цаг захиалж болно. За эсвэл биднэрт байнга одоо блог бичвэр нийтлэлүүд вебсайтанд дээр мань тогтмол ороод явдаг. Тэгэхээр эдгээрүүдтэй танилцаад мэдээллүүдийг сайтар аваад авах юм бол бас тодорхой хэмжээгээр таныг замчлах боломжтой.